Сайн мэцхан үзэгчтэй, үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. MNC телевизийн 14 цагийн мэдээний анхаарлаа хандуулно. Эртний Юан гүрний үеэс өдийг хүртэл хадгалагдсан 20-од шарилын олдвор Баянгор аймгийн нутгаас олдлоо. Хамгийн онцлогтой нь олдвруудыг давсан дотор мууми маягаар хадгалсан байна. Монгол төдийгүй Төв Азийн хэмжээнд анхдагч тохиолдолд гэдгээрээ энэ олдврууд ялгарч байгаа юм. Баянгор аймгийн Баян өндөр сумын нутаг Шүүтийн ам, Гозгор толгой, Бургаст хэмээх газраас Монголын дундад зууны үеийн түүхэнд холбогдох хадны оршуулгын нийт 3 дурсгалыг малтан шинжилсэн байна. Үүнээс хамгийн сонирхолтой нэгэн олдвор нь үзэгч та бүхний харж байгаа энэ 2-7 хоногтой нэлэх хүүхдийн занданшуулсан шарил юм. Нэлэх хүүхдийн энэ шарилыг эхийнх нь хамт нутаглуулсан байсан байна. Монгол Улсын их сургуулийн шинжээчдийн багийн үзэж байгаагаар энэ бунхан Чингис хааны Алтан уургийн язгууртан хатны шарил байх өндөр магадлалтай гинэ. За эндээс бол тэр үеийн одоо Монгол эхнэр хүний өмсч хөдөлж байсан өндөр оройтой огтог хэмээх малгай үлдэгдэл. За мөн урд нь олдож байгаагүй ховор юм чимэглүүд бол битээр олдсон. За түүнээс гадна эндээс бол одоо Тэмээний нас орж золж хийсэн юм эсгийн ширдгийн үлдэгдэл гарсан байгаа. За энэ нь бол бүр Төв Азийн эртний нүүдэлчид Алтан Пасерик Хүмүүн гүрний үеэс одоо уламжиж ирсэн эсгийн ширмлийн хийц технологи, хээ угалцны байдлыг бол цаашид хөгжүүлж өвлүүлэн хадгалсныг одоо илтгэх энэ анхны бит олдвороо гэж одоо эрдэмтэд үзэж байна. Энэ ховор нандин түүхийн өмнөд олдвруудыг шинжилэхээр шинжээчдийн багийг очиход булш бунхныг тонож сандаатсан байсан байна. Баянгор аймгийн Баян өндөр сумын Гозгор толгой хэмээх газраас олдсон Монгол хатны болон түүний нэхэд боож үлгээгдэн занданшуулсан оршуулгыг тоноочд бас хөндсөн хэдэж азар олдврууд нь бүтэн үлдсэн байжээ. Энэ олдвор нь дэлхийн хэмжээнд судлагдсан хамгийн ховор эртний хүний судлагдах юм а. Мөн Монгол хүнийг удмын гарлыг генетикийн түвшинд судлах боломж ийхүү нээгдэж байна.